За эхлэе. За мен дүргээр эхлэх үү? Шууд өнгөрөөр оролт яриач. За. Ерөнхийдөө одоо улсын хурлын гишүүдээс тойрогтой хамгийн их ажиллаж байгаа буюу Батүлзийн Бат Эрдэнэ гишүүн маань бол манай сумын дээр үндсэндээ сонгогдож гарснаас хойш 2 дахь удаагийн ард иргэдтэй уулзалтаа хийгээд ирлээ. За энэ хүрээндээ бол суманд өнгөрсөн 25 онд Цэнгэлийн голын төмөр бетонын гүүрний зургийг аймгийн хөрөнгө оруулалтаар хийлгэж авсан байсан. За үндсэндээ яг 5.7 тэрбумын төгрөгийн өртөгтэй гүүрийн асуудлыг бол тойрог дээрээ шийдэх хөрөнгө оруулалтын дээрээ амлаж аваад ингээд явж байгаад маш баяртай байна. Дээрээс нь Аршаан суманд одоо аялал жуулчлалын менежментийн ерөнхий төлөвлөгөө гэж 10 жилийн төлөвлөгөө гаргуулсан байгаа. За энэтэй уялдуулаад сонгуулийн дараа буюу байгаль орчны одоо салбарт ажиллаж байсан чиглэлийнхээ хүрээгээр хөх баавга үүр төслийг Аршаан сумд хэрэгжүүлнэ гэж байсан. За энэ маань бол одоо газрын захирамж бичиг баримтны асуудлаас жоохон ойшлогдоод байсан асуудлыг за 23 тасханд бол бүгдэнд нь хийх юм байна. За тэгээд энээсээ бол одоо бид бүхэн бол бичиг баримтыг болгосон бүрдүүлсэн гэдгээ бас уламжилж хэллээ. Одоо тэгээд эхний наадлын 27-28 он руу авчирч шийдэх асуудлыг бас дааж аваад явж байгаад бас баяртай байна. За ингээд өнөөдөр ард иргэдтэй уулзалтаа хийчгээд санал асуулга хийчээд явж байгаад энэ их Ацбагийн 5 дугаар агийн малчин Батүлзийн Ямсран гэж аймгийн авраг малчны айлд ирээд энэ жил бол одоо эхнэр нь Сэдэн Содмын Ямахуу гэж хүн аймгийн аврах сайлчин болсон байгаа. Ингээд эднийхээр зочлоод ингээд явж байна. За баярлаа. За сайхан бол. За авраг малчнууд ирсэн. Аврах сайлчинд ирсэн юм сайхан. Малын хотонд, малчны хотонд ирсэн байна. Хавар болчихжээ. Сайхан байна. Үнэхээр сайхан болчих. Хавар болсон байна. Хөөе. Тэр ангаа хоёроо тест сайхан байна да. 700 гаруй толгой малтай 300 гаруй толгой мал энэ жил төлөлнө гэж байгаа тий. Хавар малчин маань бас сайхан юм байна. За тэгээд засагтайгаа цуг явж байна. Тухайн одоо хэлсэн Цэнгэлийн голын гүүргээд энэ гүүрийг бол бид зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа. Тэгэхдээ энэ ажлыг бол шийдвэрлээд дуусгаж явнаа. Хуваага өрөө барина гэдгийг хэлж байгаа.